За өнөөдөр хаврын чуулган нээлттэй хэлээ. За энэ удаагийн хаврын чуулганаар одоо төсөвтэй холбоотой асуудал, за мөн ажилтны тэмцэх газрын дарга, за ерөнхий прокурорыг одоо солих энэ асуудыг бол хаврын чуулганаар бол хэлэлцэн. За энэ удаагийн хаврын чуулганаас гол хүлээгдэж байгаа нэг асуудал бол одоо хууль зүйн сайдаас засгийн газар болон их хурлд өргөн барих хууль эдэмцэлтийг бол хэлцэнэ гэсэн энэхүү ерөнхий том мэдээлэл бол байгаамаа. Монгол Улсын их хурлын 2025 оны хаврын ээлж чуулган өнөөдөр 10 цагт эхэллээ. Чуулганы нээлтэнд 74 гишүүн буюу 58.7% эрсдэгээр нээлээ. Нээлтэнд ерөнхий сайд үндсэн хуулийн цэцгийн дарга, улсын ерөнхий прокурор, засгийн газрын гишүүд, Монгол Улсын ерөнхийлөгчийн томын газрын дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, улсын их хуралд ажлаа шууд тайлгандаг байгууллагын удирдлагууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд өргөдөө оролцлоо. Улсын хурлын дарга хаврын ээлж чуулганы нээж хэлсэн үгэндээ нийгмийн өмнө тулгамдсан асуудлын нөхцөл шалтгааныг наривчлан авч үзэж, уул үндэстэй шийдвэрлэх асуудлууд хүлээгдэж байгааг онцоллоо. Хот хөдөө хамтдаа хөгжих нийгмийн эрхтгш, аюулгүй тогтвортой байдлын суурин. Гэвч эрүүл мэнд боловсролын хүртээмж, худалдаа, дэд бүтэц, бизнес эрхлэх боломж нөхцөл ялгаатай хэвээр байна. Тиймээс энэ асуудал хууль, төсвийн бодлогын ирэмбийн эхэнд байвал зохино. Малчид орон нутгийн бизнес эрхлэгчид хөдөлмөрийн үр шимээр чинээлэг амьдрах бололцоо байна. Гагцхүү хөрөнгө оруулалт, өртөө багтаа санхүүгийн их усүр хязгаарлагдвал байна. Ийм нөхцөлд хөдөөгийн бизнес эрхлэгчийг бүх шатанд дэрвэхээр дэмжих ёстойг энд онцлон тэмдэглэе. Иргэд малчдын санаачлахаар эхэлж байгаа өрхийн хоршооны үйлдвэрлэл, бүс нутаг, цаашлаад улс даяар төдийгүй гадаад зах зээлд нэвтрэхэд хөнгөн үйлдвэр, технологийн паркууд ихээхэн үүрэг гүйцэтгэхээр байна. Улсын их хурл одоогоос 23 жилийн өмнө үйлдвэр технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл баталж, арбан парк байгуулахаар шийдвэрлэж байсан боловч харамсалтай нь өнөөдөр ажил хэрэг болоогүй. Тиймээс Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд байгуулагдах хөнгөн болон хүнд үйлдвэрийн паркууд бодитоор бий болоход аж үйлдвэрчлэлтийн байнгаараа анхаарч, улсын их хурлын холбогдох тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Мөн улс орны эдийн засагт лунд болон урт хугацаанд эерэг өөрчлөлт авчрах бодлогын зоримог шийдлүүд, том төслүүд, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх үр дагаврыг өнөөдрийн үүсэж байгаа гадаад орчны нөхцөл байдалтай уялдуулж, эдийн засагт дарамт болохгүйгээр ард иргэдийн амжиргаанд агцтай байхыг зорж ажиллахыг засгийн газраас шаардах, бэлдэнд анхаарч ажиллах нь улсын хурлын үүрэг гэдгийг их хурлын дарга тодтоглоо. Энэ үеэр боловсролын сайд болон засгийн газрын хэрэглэх газрын даргаас нийгэмд анхаарал татсан зарим асуудлаар тодрууллаа. Өнгөрсөн хугацаанд бол нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрөө иргэдийн хурлаараа хуралдаад юм шийдвэр гаргацсан. Тэгэхээр цаашид бол ийм арга хэмжээ бол авахгүй гэдгийг л одоо зогсоох ёстой гэдэг ийм л чиглэл хөргүүлсэн. За тэгэхээр одоо бол мэдээж бид бол нөгөө засгийн газар нутгийн өөрөө удирдах байгууллагад тийм шууд одоо чиглэл хөргүүлээд тухайн шийдвэрийг цуцлуулах ийм бас болцоогүй байгаа шүү дээ. Одоо бид нар нутгийн өөрөө удирдах байгууллагад ийм чиглэл хөргүүлж байгаа болохоос биш энэ чинь иргэдийн хурлаараа өөрсдөө хуралдаад шийдвэр гаргах ёстой. Тэгэхээр нэмэгдсэн одоо хэвээрээ хэрэгжинэ гэсэн үг юм шүү дээ. За тэгэхээр энийг иргэдийн хурал дахиж авч хэлэх хэрэгтэй. Засгийн газар нэгэн шийдвэр гаргацсан. Энэ шийдвэрээ эргэж хараад шийдвэр гаргах хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн хуралч бай, аймгийн иргэдийн хуралч бай болвол нөө иргэдийн хурал эцсийн шийдвэрээ гаргана шүү дээ. Тэгэхээр манай одоо засгийн газараас гаргасан шийдвэрийг иргэдийн хурал хэлэлцээд эцлэх хэрэгтэй. Чиглэл бол хөргөл. Хөдөлмөрийн үндэстэй уялдах тухай төлбөр хураамжуудын асуудал ямар байна? Ер нь бол одоо ингээд нэг ийм юм болоод байгаа юм л та. Засгийн газар бол шийдвэр гаргаад чиглэлээ хөргүүлээд ингээд явж байна. Гэтэл хууль санаачлах хэрэгтэй субъектүүд за дээрэс нь одоо нутгийн өөрөө удирдах байгууллагууд тухайн бүс нутагта тодорхой татварыг төлбөр хураамжийг нэмэх ийм шийдвэр гаргаад ингээд хэрэгжүүлээд яваад байдаг. Тэгэхээр засгийн газраас бол нэгдмэл байр суурьтайгаар цаашид аль ч салбар одоо салбарын сайд нар засгийн газар оруулаад хууль санаачлагта татвар төлбөр хураанд нэмэхгүй байх чиглэл өгч байна. Ер нь бол одоо ингээд хэрвээ дунд Овоо аймагт тэр засаг даргын хэлсний дагуу ингээд захин шилжих юм бол энэ бүр сар гарна одоо хичээлгүй бол өөрөөр хэлбэл энэ 7 хоног дуусаад бие даалтын 7 хоног, бие даалтын 7 хоногийн дараа 14 хоногийн амралт байж байгаа шүү дээ. Ингээд одоо сая цагаан сарын дараах урт амралтын дараагаас эхлээд ингээд хичээлэх боломжгүй болж байгаа. Цаашдаа ер нь эрүүл мэндийн яам мэрэгжлийн байгууллагын гаргасан зөвлөмж ийм чиглэлийг бид харах ёстой. Энийг ингээ харах юм бол нэгдүгээрт бол хандлт хий, хоёрдугаарт вакцинжуулалтаа хий, гуравдугаарт ариутгалаа хий гэсэн ийм зөвлөмж гарсан болохоос биш цахимж шилжүүлэн хичээлийг бол одоо сургуулийн гэсэн ямар ч ийм
зөвлөмж гараагүй юм үед ингэж гарсан явдал бол энэ одоо хууль зөрчил үйл явдал болж байна. Ийм учраас бид чиглэлээ өгсөн ингээ хичээлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх юм шийгийг өгсөн байна. Энэ хичээл ном гэдэг имийг бид одоо олон жилийн сүүлийн бараг 10 гаруй жил ингээд янз бүрийн байдлаар хааж ирлээ. Янз бүрийн байдлаар цахим руу шилжүүлж ирлээ тий. Энэ байдал дээр бид цэг тавих цаг нь болсон. Хичээл сургуулийг номер 1 тавьдаг ийм байдал руу бид орох ёстой маа. Хаврын хэлж чуулганаар төсөвтэй холбоотой асуудлууд хилцэгдэнэ. Энэ оны 2 дугаар сарын эцсээр инфляц 9.6%-тай, гадаад худалдааны тэнцэл 294 сая Америк долларын ашигтай. Гадаад валютын нөөц 4.4 тэрбум Америк доллар буюу валютын төлбөртэй барааны 4.5 орчим сарын импортыг хангах түвшинд байгаа юм а.